бүгд дотор усаас бас нэмэлтээр авж байгаа ажилт бол Хөх хотод хийгдсэн одоо хятадын төмөр замын одоо экспортын зөвшөөрлөө болгох гээд байж гэн бүгд дотор бас элчин сайдын хамтаа бас нэг тамтай ажиллагаатай ингээ ажиллаж байгаа. Тэгээ ард иргэд маань бас хоёр зүйлийг бас өсмөр байна. Нэгдүгээрт бол та бүхэн маань энд олон хоног өндөр ачаалтаа ажилласан одоо шатхуун түгээх станцын ажилчдтай бас нэг найрсага биш гэхэд бас нэг тийм айхтар одоо барьж авч зохиж зодох эсвэл одоо шатхуун түгээх станцын цонх одоо жилийг хаглах тэгэл одоо элдв мухагаар харилцах асуудлууд гараад байгаа юм. Тэгээ хөрхий бас ялгаагүй л ажиллаа хийгээ явж байгаа хүмүүсийг бас нэг жоохон хүндэтгэлтэй хаана хүлээцтэй хандаж бас ажиллаач гэж өсмөр байна. Нэг хоёрдугаарт аюултай ачаа өдрийн цагаар тээвэрлж байна. За аюултай ачаа өдрийн цагаар тээвэрлж байгаагийн гол санаа бол энийг бол анхааруулж хэлж байгаа гол санаа нь юу гэхээр Дүнжин гаруй ослыг бүгдээр бас мартаагүй байх тийм ээ. Тэгэхээр энэ бол маш эрсдэлтэй үйлдэл. Тэгээ ер нь нөхцөл байдал хэвэн бол буцаагаад одоо шөнийн горим руугаа шилжүүлэхээс өөр аргагүй. Тэгэхээр та бүхэн хотын одоо төвчрэл дундуур хэрвээ нефт одоо тээвэрлж байгаа машин тааралт бол бас зам тавьж өгөх бас өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж зайтай зорчих юм одоо анхааруулга та бүхэндээ өгч байна. Та бүхэн маань бас ингээд бидэнтэй бас энэ чиглэлд хамтарч ажилласаа гэж хүсэж байна.